байцгаана уу? Шинэ оны мэндийг хүргэе. За шинэ оны босгон дээр шинэхэн подкаст дагаулж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн дугаарт маань баруун урт сумын цэцэг даргын тамгын газрын сэтгэл зүйч оюун маань хүрэлцэн ирээд байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За юун төрөнд үзэгч түмэндээ өөрийгөө танилцуулаач. Намайг Ташнивын оюун гэдэг. Баруун уртын тамгын газрын сэтгэл зүйн зөвлөгөөх төвийн сэтгэл зүйч. Хэдэн оноос хойш сэтгэл зүйч мэргэжлийг эзэмшээд яг энэ чиглэлээр ажиллаж байгаа байна. 2022 онд төгсөж ирээд тэгээд одоо хүртэл ерөнхийдөө ажиллаж байгаа. Баруун уртын тамгын газрын сэтгэл зүйн одоо зөвлөгөөх төв сэтгэл зүйчдийн багийн ажлыг бол 23 оноос эхэлж ажиллаж эхэлсэн. За тэгэхээр хоёулаа яг анх яагаад сэтгэл зүйч гэдэг мэргэжлийг эзэмших болсон талаар нь бас ярив. Хамгийн анх 18 онд одоо нөгөө нэг 10 жилээ төгсөөд одоо нөгөө яэш өгөөл гээл тэгдэг шиг тэр үед болохоор яг нөгөө нэг анхнаасаа бол энэ мэргэжлийг ингээ сонгоно гэж 10 дугаар ангиасаач гэдэг юм уу ер нь бол ингэж айгүйх бодож төглүүлдэг байсан. Тэгэнгүүтээ ер нь яг ингээ нөгөө яэш өнгөх сонгох үеэрээ өсвөр насныхаа одоо нөгөө эргэн тойронд нийлдэг байсан найзуудтайгаа илүү их ярилцаж сонгосон гэх юм уу. Одоо нөгөө өсвөр насны хүүхдүүд бид нарт чи яг тэр үедээ бол эцэг эхтэйгээ ойлголцох үеийнхэнтэйгээ ярилцах гэл айгүй олон тийм нөгөө нэг ярилцах ойлголцох асуудлууд гардаг штэ. Тэнгүү тэр үед сэтгэл зүйч гэдэг зүйлийг илүү сонирхоод за энэ талаар ер нь ингээд судлуул энэ талаар сонгуул би ер нь ингээд илүү энэ мэргэжлийг сонгосноор би ер нь илүү хүмүүстэй ойлголцож чадах юм байна. Хүмүүсийн асуудлыг бас шийдвэрлэхэд илүү төхөн болох юм байна. Тэгээд найзууд маань бас айгүйх тэгдэгээс аахгүй юу чи ингээд сэтгэл зүйч болчихвол илүү гоё юм шүү бид нар ингээд чамтай ярилцгаарч гэдэг юм уу те гэж айгүйх урам өгдөг байсан. Тэрч талаараа бас ер нь энэ мэргэжлийг сонгоё гэж бодсон. Одоо тэгтээ ерөөсөө нөгөө энэ мэргэжлийг сонгосон дооч гэдэг юм уу энэ мэргэжлэр ажиллаж байгаадаа би ер нь буруу юм сонгосон юм байна гэх бодол ер нь төрж байгаагүй. Улмал айгүй тийм гоё энэ мэргэжлийн талаар илүү судалмаар юм шиг илүү суралцах хэрэгтэй байна л гэдэг хөшрөг төрдөг гэх юм уу. За тэгэхээр одоо энгийн хүн сэтгэл зүйч хүн хоёр яг амьдрал дээр ямар байдаг бол гэж надад айгүй бодогддог байхгүй юу. За миний хувьд одоо ээж хүн сэтгэл зүйч ээж хүн хоёр өөр байдаг болоо гэх мэтчлэн гэр бүлийнхаа одоо нөгөө жүжигчин гэртээ хачингуутлаа жүжиглэхээ болдог гэдэг шиг сэтгэл зүйч маань одоо гэртээ хараад яг ямар байдаг бол за хань үр хүүхдүүдтэйгээ яаж харьцдаг бол гэдэг асуудал надад айгүй сонирхолтой санагддаг л да. Хүмүүс ч гэсэн ер нь бол нөгөө хүмүүсийн харах өнцөг тийм байдаг л та. Одоо жишээлбэл чи сэтгэл зүйч хүн болохоор одоо бараг л ингээл танай гэр бүлд бол одоо маргаан зөрчил шийдвэр байдгүй ах ч гэдэг юм уу те. Гэхдээ эн чинь бас нөгөө мэргэжлийн хэл хязгаар стандарт гэж нэг юм байгаа. Би сэтгэл зүйч байлаа гэд одоо нөгөө гэр бүлийнхаа хүнд ч гэдэг юм уу те эргэн тойрныхоо хүнд би сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлээ сэтгэл зөвлөлтийг үзүүлнэ гэж байхгүй. Тийм болохоор би гэртээ одоо жишээлбэл одоо чи оюу гэртээ бол айгуу гоё байдаг бах танай гэр бүл зөрчилгөөл гэдэг штеп мэдээж хэрэг би хүн би подкаст одоо бусдтай адилхан би алдаа гаргана алдаанаасаа суралцсан эмч хүн одоо юу гэдэг те эмчдэр жишээ авъя л да эмч хүн одоо ингээ гэртээ очиод одоо нөгөө үйлчлүүлэгчтэй хааж юм шиг за та ингэрээ тэгэрээ гэд байдгүйтэй адилхан би бас гэртээ мэдээж хэрэг тийм энгийн л хүмүүс бол сэтгэл зүйчтэй ястаа нэр одоо тэгвэл нөгөө сэтгэл зүйч их нэртэй болохоор чийстэй гэдэг штеп. Үгүй ерөөсөө сэтгэл зүйч гэдэг мэргэжил бол нийгэмдэр бусад мэргэжилтэй л адилхан оршиж идэг. Тэгэхээр сэтгэл зүйч хүн байлаа гэд одоо нөгөө хүмүүсийн бодоод байгаа шиг айгүй нөгөө нэг тийм өвөрмц онцгой юм шиг тийм ойлголт бол биш. Энэ бол энгийн бусад мэргэжилтэй адилхан л ингээд энэ зэрэгцээд оршиж идэг энгийн зүйл гэж хэл. За хоёулангийн нь одоо өсвөр насныхыг үзэж байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр өсвөр насныхан маань ерөнхийдөө нөгөө яг нэг шилжилтийн нас ч юм уу те нэг хүнтэй ярилцмаар ойлголцмоор нэг үе байдаг штэ те. Тэр үед одоо яг ямар арга хэмжээ авах вэ? Эцэг эхчүүд маань ч гэсэн одоо өсвөр насныхан хүүхдүүд одоос нэг ганцаараа баймаар байна, эсвэл ээж ярилцмаар байна гэсэн одоо тийм тохиолдлууд гарч байгаа ах. Тэгэхээр энэ тал дээр бас зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөө өгөх вэ? Өсвөр нас гэхлээр мэдээж хэрэг айгуу том өргөн хүрээний ойлголт. Гэхдээ өсвөр насн дээр одоо бид нар нөгөө нэг ингэж харьцсан, тэгж харьцсан гэхээсээ илүү тэгээр өсвөр нас гэдэг чинь өөрөө одоо
насанд хүрэхээс өмнөх үе гэдэг байгаа. Энэ үе дээр болохоор эцэгчүүд бид нар илүү юуг анхаарах вэ гэхлээр нөгөө хүүхдтэйгээ бид нарт ярилцах гэдэг нэг чухал зүйл байна. Тэгэхээр хамгийн эхлээд өсвөр насны хүүхдтэйгээ яаж ойлголцох вэ? Өсвөр насны хүүхдтэйгээ ямар байдлаар харилцах вэ гэдэг дээр хамгийн эхлээд би ер нь өсвөр насны хүүхдтэй ямархуу байдлаар цаг гаргадаг үлээ. Тэгээд мөн дээрэс нь би ер нь ашигтай цаг гаргаж чадаад байгаа юм уу? Тэгээд би ер нь ярилцдаг үлээ гэд нэг итгэлийн зүйлийг бас эцэгчүүд тэрнээс та ингэх ёстой шүү, тийх ёстой гэл нөгөө сэтгэл зүйч хүн болохоор л тий та хүүхдтэйгээ ингэж харилцаарай, тэгж харилцаарай гэхээс илүү хүн өмөрч онцлогтой штэ тий. Тэгэхээр ер нь бол ингээд нийт өөр дээрээ ирж байгаа өсвөр насныхаа хүүхдүүдийг нөгөө эцэгхээс хүсэж байгаа зүйлийг ингээд анзаархлаар эцэгтэйгээ ингээд нөгөө ярилцах үеийг айгүй эрэлхийлдэг. Тэгээд дээрэс нөгөө манай ээж, манай аав надад цаг гаргадаг үгүй юу гэдгийг айгүй их ингээд нөгөө асуугч гэдэг юм уу те эрэлхийлэх хандлагатай юм шиг санагддаг. Тэгэхээр саяын яриан дээр болохоор ашигтай цаг гэдээ ярьлаа шүү дээ тий. Ерөнхийдөө гэр бүлийн харилцаа, хосын харилцаа, өсвөр насны хүүхдүүдэд гих мэтчлэн бүхий л хүмүүст нөгөө ашигтай цаг гэдэг зүйл бол амар чухал болчиход байгаа тийм ээ. Тэгэхээр энэ ашигтай цагийн талаар бас үзэгчдэдтэй тайлбарлаж өгөөч. Ашигтай цаг гэхлээр хүмүүс нэг жишээ нь ашигтай цаг гэр бүлдээ цаг зарцуулна гэхлээр нэг тоглоомын төв дээр тоглоод ч юм уу тий аль эсвэл ингээл нэг үнтэй ресторан хоол идэж гэдэг юм уу энэ зүйлийг бол нөгөө ашигтай цаг гэхгүй байна гэж сүлүүд ингээл хүмүүс ярилцаад байгаа шүү дээ. Тэгэхээр ашигтай цаг гэдэг нь юу хэлэх вэ гэхлээр миний бас хувийн бодол орж иж магадгүй л тий ашигтай цаг гэдэг нь би жишээ нь би өсвөр насны охинтой байлаа гэхэд оройныхоо хоолыг хийж явах явцдаа охинтойгоо өдөртөө болсон процессыг ярилцах ч юм уу тий аль эсвэл би хүүтэйгээ за нэг 5-10 минут ингээд нэг шатар даам тоглоод суух ч юм уу айгүй энгийн зүйлийг гэхдээ энгийн мөртлөө нэг 5-10 минут яг нөгөө хүүхдтэйгээ бусан асуудлыг ингээд ярилцаад дүгнээд ярилцж байгаа цагийг ашигтай цаг гэх юм болов гэж хараад байгаа. Тэгэхээр ашигтай цаг бол айгүй энгийн бид нарт өдөр тутамдаа гаргаж болдог тэр цагийг ашигтай цаг. Тэгэхээр бүр нэг 2-3 цаг, 3-4 цаг эсвэл нөгөө хүмүүс айгүй том хүрээлэлээр ойлгоод байдаг тийм. Гэтэл энэ маань ерөөсөө хүүхдтэй нэг 5-10 минутыг зарцуулаад яг чин сэтгэлээсээ ойлгоод тоглонгоо ч юм уу тийм. Ямар нэгэн зүйл хийнгээ ойлголцоод ярилцах нь өөрөө ашигтай цаг юм байна л гэж харах гэдэг. Тэгэхээр нөгөө нэг ингээл нэг бүтэн өдрөөр ч юм би гэр бүлдээ цаг зарцуулж байна гингүүтээ тэгээл нэг тоглоомын төв дээр очиод хүүхдэд тоглуулж яснаа утас оролдох ч юм уу тий. Энийг бол ашигтай цаг гэхээсээ илүү чанартай хугацаанд богинохон хугацаанд хүүхдтэй яг ярилцаад ойлголцоод тэгэхэд тэр 5-10 минутад хүүхэд ялангуяа өсвөр насны хүүхэд өөртөө тулгамдж байгаа ямар ч асуудал ээж авдаа илэрхийлж болно шүү дээ тий. Тэгэхээр би бол ашигтай цагийг тэгжэл хараад байгаа. За баярлалаа. Тэгэхээр хоёулаа дараагийнхаа асуудал руу оръё тийм ээ. За өсвөр насныхан өөрийгөө ойлгоход ингээл найз нөхөдтэйгээ ярилцлаа, инглээ тэглээ, аав ээжээсээ зөвлөгөө авлаа. Энэ төрөйгөл зөндөө олон асуудлууд гардаг тийм ээ. Залуус бид нар ингээд нэг оюутан ч юм уу тий ажил дээр гарсан бид нар ч бас зарим үед өөрсдийгөө нэг ойлгохгүй байгаа юм шиг нэг сэтгэл зүйн хувьд тогтворгүй байгаа юм шиг нэг тийм үеуд гардаг штэ тий. Тэгэхээр тийм нэг өөрийгөө ойлгохгүй байгаа юм шиг санагдсан үедээ яг ямар арга хэмжээ авах ёстой вэ? Өөрийгөө ойлгохгүй байна гэхийг нөгөө өөр дээрээ ирж байгаа үйлчлүүлэгчдээс гэдэг юм уу? Ер нь мэрэгчлэрээ ажиллаж явах хугацаанд өөрийгөө ойлгохгүй байна гэж ирж байгаа нэг цаад учир зүйл нөгөө нэг бусдтай өөрийгөө харьцуулаад байгаа юм шиг санагддаг. Яагаад бусдтай өөрийгөө харьцуулаад байна вэ гэхлээр нөгөө заримдаа өөрийгөө нөгөө алдахыг хүлээн зөвшөөрөө гээл тэгээд байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийгөө ойлгохгүй байна. Би ер нь ингээд нөгөө юу хийж бүтээлээж гэдэг юм уу те энэ дээр нөгөө залуучууд бид нар бас нөгөө би ч гэсэн ялгаагүй зарим зүйл дээр өөрийгөө тэгж буруутгах л үе байдаг. Гэтэл энэ дээр нэг зүйл нь бид нар өөрийгөө
бусдтай харьцуулаад байгаа юм шиг санагддаг. Гэтэл нөгөө нэг одоо энэ бол нөгөө нэг залуучууд бидний хувьд айгүй хүнд асуудал шүү дээ тий. Тэгэхдээ өөрийгөө бусдтай харьцуулах гэдэг нь өөрөө бас ямар зүйл дээр илүү харьцуулж ийн вэ гэд айгүй ингээд дистаралтай зүйлийг ярих болоод байгаа. Тэгэхээр өөрийгөө ойлгохгүй байна гэдгийг би нэг ёсондоо өөртөө ингээд яг боломжуудыг ашиглаж байгаа боловч одоо нэг цаад талдаа нэг баг зэргийн харьцуулах сэтгэлгээ яваад байна уу гэж анзаараад байгаа. Өөр дээрээ одоо жишээ нь яг өөр дээрээ гэд яриа л та. Гэтэл ингээд би заримдаа ингээд гарц гаргалгаа шаардлагатай үед илүү их нөгөө оюу чи яагаад энэ зүйлийг ингээд чадахгүй байна вэ гэхэл нэг цаана нэг бусад хүмүүс тэгж яхад ч гэдэг юм уу те нэг харьцуулт яваад байгаа юм шиг яг хувийнхаа үднээс хариулахаа яг тийм юм бол байна да гэж хараад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг өөрийгөө нэг яг өөр нь хайрлаад өөр нь хүлээн зөвшөөрнө гэдэг чинь маш том асуудал болчихж байгаа юм тий. Өөрийгөө ойлгохгүй байна гэдгийн ард чи өөрийгөө өөр нь хүлээн зөвшөөрөөд энийг чадвал чадаад чадахгүй бол чадахгүй байна гэдгийг ингээд орхичих хэмжээний асуудал яригдаж байна гэсэн тий. Тийм. Одоо нөгөө нэг өөрийгөө хайрлах гэд нэг айгуу том зүйл байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд өөрийгөө хайрлах гэхлээр өөрийгөө хайрлах гэдэг нь яг ямар зүйлийг хэлээд байна вэ гэдэг. Тэгвэл миний хувьд өөрийгөө хайрлах гэдэг нь одоо айгүй энгийнээр би өглөөний цагаа ууя. Тогтмол би өглөөний цагаа ууя. Бас гэр бүлийнхаа гишүүдэд тогтмол өглөөний цагийг уулгаж гэдэг юм уу тий. Энгийн юм шиг боловч би өөрийгөө хайрлаж байгаа хэлбэр гэж хардаг. Гэтэл хүмүүс одоо нөгөө өөрийгөө хайрлна гэхлээр бас айгүй том хүрээний зүйлийг харж бас тэрэндээ бас жоохон стресстэй тийм тэгдэг төрлийн зүйл бас байж магадгүй. Гэхдээ өөрийгөө хайрлах гэдэг бол би өглөөний цагаа уухаас эхэлнэ л гэж хараад байгаа. Айгүй энгийнээр. За яг хоёулангийн бас зөндөө олон хүмүүс үзэж байгаа. Бас нөгөө нэг гэртээ ингээд хүүхдээ хараад сууж байгаа ээж нар бас үзэж байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр өөрийгөө хайрлна гэдэг талаар ярьсан дээр нэрээ хүүхдээ хараад сууж байгаа ээж нарт ярилцах хэрэг амар чухал байдаг тийм. Тэгээ дээрэс нь ингээд нөгөө заримдаа бас нөгөө бусдын л адил нөгөө өөрийгөө бусадтай харьцуулаад тийм. За үе маань нэмэхдээ ингээ явж хахад чинь би хүүхдээ хараад гэрт сууж байна ч юм уу иймэрхүү асуудал толгардаг штэ тийм. Тэгэхээр гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээж нарынхаа талаар хоёулаа ярилцъя. За ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд ер нь тань дээр одоо энэ талаар зөвлөгөө авах гэж хүмүүс очдог уу? Одоо нөгөө нэг гэртээ хүүхдээ хараад сууж байгаа гэд ярихлаар энэ бас айгүй том цар хүрээтэй том асуудал болчихж байгаа. Тэнгүүд энэ дээр би нөгөө нэг одоо ирж байгаа үйлчлүүлэгч гэхээсээ илүү ер нь нөгөө эмэгтэйчүүдэд өөртөө ч гэдэг юм уу ээжүүд ч тэр ямар зүйлийг хэлхийг хүсдэг вэ гэхэлэр одоо нөгөө нэг шинэ он гараад одоо хүмүүстэй ирэх хонд нөгөө нэг одоо бид нартай нэрийг айгүй ингээ нөгөө их зүйлийг хийж бүтээнэ гэж тэгдэг штэ. Гэтэл нөгөө манай хүүхдээ хараа сууж байгаа ээжүүд одоо ялгаагүй би ч гэсэн за чи ер нь өмнө онд ер нь юу хийлээ гадаад дотоод одоо ингээд явлуу мэрэгжил боловсрлоо дээшлүүлүү хэлнийхаа мэдлэгийг ахиуллуу гээл тэгдэг тий. Тэнгүүд за гадагшаа яваагүй юм байна. Ер нь би хэлнийхаа бэлтгэлийг ч ер нь яваагүй юм байна гээл ингээд ингэхээсээ илүү яг гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээж хүмүүсийн өвднөөс бодоод үзэхлээр 2025 онд аюу их зүйл хийсэн байгаа байхгүй юу. Мэдээч эрэг би бага насны хүүхдийг яаж хооллохыг сурсан. 25 онд тий. Би одоо юу гэдэг хүүхдэд ямар хайр сарчилгааны бүтээгдэхүүн таардаг юм бэ гэдгийг сурсан. За мөн дээрэс нь би хүүхдэд ямар материалтай хувцс илүү таардаг юм бэ гэд одоо тохирдог юм бэ гэдгийг сурсан. За би 0-6 насны хүүхдийн хооллолт ямар байдаг юм бэ гэдгийг сурсан. Гэт ингээд тоолоод байвал маш олон зүйлийг тэр онд одоо зөвхөн ээж байсныхаа үр дүнд амжуулсан байгаа байхгүй юу. Гэтэл энийг үнэлэхгүйгээр би ер нь хүүхдээ хараа суухаас өөр ер нь энэ онд ер нь юуч одоо ингэж хийж чадсангүйтэй гэхээс илүү би яг юу хийлээ юу сурлаа гэхлээр маш олон зүйлийг сурсан. Тийм. Тэгэхээр энэ бол өөрөө айгүй том амжилт. Гэхдээ хүн өөрөө энийгээ би ингээд мэдгүй би ийм зүйл сурсан байна гэдгээ одоо нөгөө өөрийгөө үнэлж
бодохгүй байгаа дээ шүү дээ. Тэгэхээр би бол гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийг маш олон зүйлийг зэрэг сурж байгаа. Хүүхдийг өсөхөөс эхлээд бага насны хүүхдээ хооллолт хүртэл маш олон зүйлийг зэрэг сурж байгаа болохоор амар гэртээ байгаа мөртлөө давхар суралцаад тий. Тэгээд дараагийнхаа хүүхдтэр яг нь туршлага хөрөнгөлүүлсэн байх юм шиг амар мундаг л гэж хардаг. Тэгээ эн чинь цаашлаад улс их орондоо хамгийн том хувь нэмэр оруулж ийн гэсэн үг тий. За улс орны одоо хувьд бол иргэн гэдэг өөрөө маш том баялаг байдаг. За иргэнгүүгээр улс байна гэж үзэж байхгүй шүү дээ. Тэгэхээр та үр хүүхдээ хараад гэртээ сууж байгаа бол та улс их орныхоо төлөө бүр маш том амжилтыг, маш том үйл хэргийг хийж ийн гэсэн үг. За би саяхан нэг бас шинэ он гарахтаа зэрэгцээд түрүү жил бичижсэн юм ингээ харсан байхгүй тэмдэглэлээ хараад өстой алан тална гэл гадаадаараа илнэстэй өстой нэрээ яг тийм процесс болсон. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдээ харна гэдэг бол нэр үнэхээр гайхалтай том амжилт. За тэгээд хүүхдээ харж байгаа ээжүүдэд бас аавуудын хувь нэмэр бол маш том байдаг тийм ээ. Энэ талаар бас хоёулаа ярилцъя. Энэ талаар одоо яг нөгөө өөрийнхөө нөгөө нэг ингээд туршлагыг хэлье л да. Тэгэнгүүт миний хувьд болохоор нөгөө нэг одоо оюутан байхдаа хүүгээ гаргаж явах явцад надад яг юу хэрэгтэй байсан бэ гэхэлэр би нэрэн тэр үед үнэхээр одоо нөгөө нэг аавын ач тус одоо нөгөө нөхрийн ач тус гэдгийг үнэхээр хэрэгцээтэй байна гэдгийг хэрэгтэй зүйл гэдгийг бол аягуусаа ойлгож байсан. Яагаад гэвэл хүүхэд гаргана ээж байна. За мөн дээрээс нь эхнэр байна гэдэг маань ер нь бол хариуцлагын асуудал яригч байгаа л та нөгөө хайр бол хариуцлага гэдэг штеп. Тэрэн шиг энэ үед нөхрийн оролцоо одоо мэдээж хэрэг манай подкастыг үзээд сууж байгаа бас аавууд маань эхнэрт ээж хүнд хүүхэд нялх байх явцад нөхрийн оролцоо маш өндөр хэрэгцээтэй байдаг шүү. Яагаад гэвэл одоо нөгөө нэг одоо шүн сэрхээс ихсүүлээл гэдэг шиг асуудлууд гарна штэ тий нөргөө хонох гэдэг шиг. Тийм тэгэхээр энэ дээр бол бит хоёр энд ингээд нөхрийн оролцоотой шүү гэхээсээ илүүтэйгээр бодит амьдрал угаасаа нэг ингээд шаардаад эхэлдэг байхгүй юу. Эхнэр нь ядраад эхэлнэ тий хажууд нь ингээд шөнөөр ингээд хүүхэд уйлна өвдөн. Тэгэхээр энэ дээр бол нөхрийн оролцоо маш өндөр чухал үүрэгтэй. Бит хоёр энд тодорхойлж ярихаас илүү угаасаа бодит амьдралдаар харагддаг зүйл оролцоотой байгаа ч гэдэг. Тэгэхээр бол маш өндөр оролцоотой л гэж хэлнэ. Үгээр илэрхийлэхийн арга өндөр оролцоотой. Тэгэхээр аав нар маань хүүхдээ хараад байж байгаа ээжүүдийгээ ханигаа ерөнхийдөө нөгөө дотроо хайрлах биш гадагшаа гаргаж хайрлаарэ гэдгийг хүсвэрлэмээр энэ тий. Би чамд хайртай штэ ханаа гэд ингээд суугаад байвал асуудаггүй штэ. Гой сайхан цай чанаад өгдөг ч юм уу, сайхан хоолыг нь хийгээд өгөө. Нэг өдөр хүүхдүүдийнхаа хувцыг угаагаад ч юм уу тий. Жижигхэн зүйлээс хайр мэдрэгддэг штэ. Тэгэхээр гэртээ ингээд хүүхдээ хараа сууж байгаа ээжүүдтэй хань ижлэн гой тус нэмэр болоод жижигхэн зүйлээс чамаагүй ингээ хайраа мэдрүүлээрэ гэж бас уриалмаар юм тийм ээ. Тийм. Одоо нөгөө ингээл гой ганган цэцэг алт манайдч гэдэг юм уу те. Ийм зүйлээс илүү хайрлцаан дээр тэгээл ялангуяа залуу гэр бүлийн хувьд те. Юу ингээд амар гоё байдин гэхлээр одоо дөнгөж төрсөн нялх дээр нялхаа ээж одоо юун дээр л аваад үзэл та. Тэгэхээр энэ дээр бол ингээд нэг шүн хүүхдээ хуурайлахад л одоо ингээд нөхөр маань ингээд цуг босоод ч юм уу те. Энэ зүйлээс ахуулаад ер нь бол эмэгтэй хүнд ч тэр өндөр өргөөжтэй хэрэгцээтэй зүйлээр шигэлсэн гэж байна те. Жижигхэн зүйлээс хайр мэдэрчих юм бол тэр эмэгтэй бүр маш их эрч хүчтэй болдог юм шиг санагддаг. За тэгэхээр хүмүүс сэтгэл зүйч гэдгийг чинь мэдээд хамгийн түрүүнд ямар асуудал асуудаг вэ? Би гэхдээ энэ дандаа хариулахыг амар хүсвэс. Хүмүүс ингэдэг сэтгэл зүйч хаана ажилладаг вэ гэж тэгэнгүүт сэтгэл зүйч гэдэг ингэнгүүт гээл тэгснийгаа ингээд аюу ингээд сонирхоод байгаа надад мэддэгдээд байгаа байхгүй. Тэгэнгүүт араас нь би юу бодож байна гэж асуудаг аюу. Тэр нь бүр ингээд яг ингээд ихэндээ бол ингээд айгуу жоохон ингээл нэг жоохон тэгдэг байсан ч гэсэн ингээд хүмүүс айгүйх би юу бодож гинөө хэлдэг. Тэнгүүд ингээд яг ингээд тэрх үедээ харилж байгаа наа
Сэтгэл зүйч гэхлээрээ ингээд нөгөө хүний бодол санаа ингээд биш үү хаа гэчээ. Сэтгэл зүйч гэдэг мэрэгжил бол одоо ерөнхийдөө та нөгөө нэг ингээд одоо шүдэ өвдлөгөө шүд нэмжтэр очдаг штэ гэж байгаа л. Тэр үед одоо ингээд шүд нэмжтэр очоод шүдэ янзлуулдаг шиг хин нэгэнтэй маргах ч юм уу те танд ямарваа нэгэн харилцааны бэрхшээлтэй за өөр олон юм бэрхшээлтэй асуудал тулгамдсан үед та сэтгэл зүйчдээр очиж болдгоо. Тэгээд сэтгэл зүйч ингээд тантай харилцах замаар одоо ингээд танаас асуулт асууж асуултан дээр үндэслээд тантай харилцан ярианы үндсэн дээр ингээд таны асуудал шийдэл олж өгдөг юм аа гээл тэнгүүд. За тэгвэл ахыхаа юу бодож байгааг л ингээд мэдэх шаардлагагүй шүү дээ. Тийм мэдгүй биш үү те. Ер нь айгууг тэгж асуудаг. Тэгэл ингээд нэг тийм лампуутай харьцаж байгаа юм шиг те. Манай энэ хүүхдтэй уулзаад энийг яагаад ингэж байгааг нь ихчтэй хэлчихээрэй гэж юм нэ. Гэтэл бол сэтгэл зүйч хүн гэдэг чинь стандарттай, мэрэгжлийн стандарттай ойр тойрныхоо хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж болохгүй. Одоо мэдээж эрэг би юу гэдэг өсвөр насныхаа дүүтэй харилцаж чадахгүй байна гэд би өөрөө үйлчлэгээ үзүүлээд байж болохгүй шүү дээ. Тэрэн шиг ойр эргэн тойрныхоо өөрийнхөө ойрын бүсийн хүмүүст үйлчлэгээ үзүүлж болохгүй. Ажил хамт олон доож гэдэг юм уу. Мэргэжлийн маш өндөр стандарттай мэдээж эрэг хувь хүний эмзэг асуудал дээр тэгээд хувь хүний нууц гэдэг чухал зүйл дээр харилцаж ярилцаж байгаа болохоор мэдээж мэргэжлийн өндөр стандарттай өөрөө энэ зүйлээ бас мөрддөг байж энэ мэргэжлэр ажилладаг байгаа байхгүй. Тэрнээс бол хүний бодлыг уншихгүй л гин. За ингээд ирээдүйд сэтгэл зүйч мэргэжлэр сурах гэж байгаа дүүнраа хүний бодлыг уншиж чадахгүй юм байна шүү. За ирээдүйд ер нь яг өөрчлөгч сэтгэл зүйч болохынсаа ингээд мөрөөдөж байгаа, бодож байгаа хүмүүс бас үзэж байгаа ах тийм. Тэд нарт гоё мэргэжлийнхаа давуу талыг бас хэлээч. Мэргэжлийн давуу тал гэвэл мэдээж эрэг маш хэмжээлшгүй одоо мэргэжил бүхэн сайхан гэдэг шиг тий. Ер нь бол энэ мэргэжлэр ажиллаж явах одоо 3-аас 4 жил ажиллаж явах хэвээр энэ бол гэхдээ миний хувьд бол бага туршлага. Одоо зөндөө олон жил ажиллаж байгаа сэтгэл зүйч нар байгаа шүү дээ тий. Гэхдээ энэ мэргэжлийн давуу тал нь өөрөө юу вэ гэхлээр миний хувьд болоод ирэхлээр миний энэ мэргэжлийн давуу тал юу байсан бэ гэхлээр нийгмийн хамгийн том субъектээр ажиллаж байгаа гэж хардаг. Сэтгцийн эрүүл мэнд те нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг ч юм уу маш том зүйл дээр ажиллаж байгаа болохоор энэ хувь хүнийхээ хувьд ч тэр мэргэжилтнийхээ хувьд ч тэр маш том өсөж дэвжиж байгаа. Тэгээд энэ мэргэжлийн хамгийн одоо гоё давуу тал нь юу байна вэ гэхлээр чи цаг хугацаа урсаж өнгөрхийн хэрээр байнга суралцдаг. Би одоо өнөөдөр юу гэдэг за би энэ зүйлийг сурцсан юм чинь гэж хийж орхиж болдгоо. Тэгэхээр би энэ мэргэжлийг сонгоснороо ер нь тасралтгүй хөгжиж гин гэж хардаг. Маш их зүйлээ суралцж гин дээрээс нь маш олон сургалтуудад гэдэг юм уу те. Би сэтгэл зүйч сэтгэл судлаачаар ингээд сураад төгссөн юм чи одоо ингээд энэ мэргэжлэрээ ажиллана. Гэхээсээ илүү би өдөр тутамдаа суралцах, би цаг зав гарвал одоо юу болж гинүү нийгэм гэдэг чинь хувьсаа өөрчлөгдөж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг нийгмээ дагаад байнга суралцж идэг тасралтгүй хүнийг хөгжих шаардлагатай төвшөнд тийм аваачдаг. Тэгэхээр энэ бол хувь хүнийхээ хувьд ч тэр мэргэжил сонгосон хүнийхээ хувьд ч тэр яг уу ямар хэцүү юм бэ гэж бас магадгүй тий. Гэхдээ энэ бол давуу тал байхгүй. Хүн тасралтгүй хөгжих боломжтой мэргэжил гэж харж байгаа. За хүн гэдэг бол нийгмийн хамтан тий. Нийгмийн болон харилцаан дээр тулгуурлаж иж ингэж өөрөө бас хөгжиж, өөрийгөө ингэж одоо авч явдаг хамтан шүү дээ. Тэгэхээр ер нь бол нийгэмд багш, цагдаа, эмч гэл одоо энэ гурван мэргэжлэлтэй салшгүй холбоотой гэдэг шиг сэтгэл зүйч гэдэг бол бас маш хэрэгтэй мэргэжил гэж миний нүдээр харагддаг. Тэгэхээр яагаад тэгж харагдаж байна гэхлээр бас хүн өөрөө амар лаг ингээл одоо юу гэдгийг мундаг нэр төртэй мундаг явж гинэ гэд харагдаж байгаа ч гэсэн цаанаа сэтгэл зүйн асуудалтай байж болно те. Тэгэхээр хүн эрүүл байна гэдэг өөрөө яг сэтгэл зүйн хувьд амар гоё эрүүл бэжиж цаашаа бие махбодын эрүүл болдог юм болов гэж боддог. Энэ тал дээр бас эзэгчдтэй сэтгэлээ олцож. Мэдээч хэрэг хүн эрүүл байна
гэхээр мэдээж хэрэг бие махбодынхоо хувьд өвдөггүй гэдэг л дээ. Гэхдээ эрүүл байхын чинь нөгөө суур зүйл нь сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгцэн эрүүл мэнд гэдэг зүйлийг заавал одоо ярих хэрэгтэй болоод байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр нөгөө нэг одоо ийм зүйл одоо сэтгэл зүйн ийм байвал эрүүл байна гэхээсээ илүүтэйгээр одоо би ч барууртын хамгаалалт газарт ажиллаж байгаа төрийн үйлчилгээ үзүүлдэг бодлого хариуцж байгаа байгууллага өөрөө ингээд сэтгэл зүйн төв сэтгэл зүйч ингэж хэрэгцээтэй байна гэдгийг манай бодлого хариуцж байгаа байгууллага ингэж харж ийн тий. Хамгийн анх надад энэ ажлын санал ирэхэд энэ одоо нөгөө нэг хамгийн тийм нөгөө айгу гой зүйл айгу гэгээлэг зүйл шиг санагдчихсан байхгүй юу. Манай ингээд барууртын хамгаалалт газар сэтгэл зүйн төв ингээд байгуулах гээд иргэдтэй ингээд үн төлбөргүй сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлнэ гэх тэгэнгүүт би хүү ямар гоё бодлого хариуцж байгаа байгууллага энэ зүйлийг ингэж харж ийн гэхлээр тэгэнгүүт одоо манайх иргэд маань үйлчлүүлээд ингээд хэвшиж ийн тий иргэд баруурт сэтгэл зүйч байдаг үн төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг штэ гэд ер нь ингээд хүмүүс цаг аваад үйлчилгээ үзүүлэхдээ хамгийн эхлээд юу асуудаг вэ гэхээр танах төлбөр хэд вэ гэдэг. Тэгэнгүүт ингээд манайх ингээд үн төлбөргүй үйлчилгээ явуулд юм барууртын хамгаалалт газар дотор ингээд байрладаг. Тийм үү. Юу хайтайхаа энэ. За тэгвэл ингүүл эсвэл их чинь ингээд араа холбогдоод тгий. Тэгэхээр одоо нөгөө нийгэмдэр чи ягаа ч нөгөө мөнгө гэдэг зүйл байхад байна шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг сэтгцэн эрүүл мэнд сэтгэл зүй гэдэг зүйлийг төрийнхөө бодлогынхоо хэмжээнд байгууллагууд анхаарч байгаа учраас энэ бол суур маш хэрэгцээтэй хүч зүйл. Ингэж анхаарч байгаа үндсэн дээр манай барууртын хамгаалалт газар 23 оноос эхлээд энэ төвийн үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгэхдээ энэ жилээс эхлээд манайх бүр оронтойгоо нэмэгдүүлээд 2 сэтгэл зүйчийн оронтойгоор үйл ажиллагаа явуулж байгаа буюу одоо би айгүй хөрх мундаг хамтрагчтай болцсон. Тэгэхээр хүний нөөцийнхөө хувьд бэхжүүлээд мөн тэгээд бид нар одоо өшөө илүү ингэж энэ төвийн үйл ажиллагааг илүү гоё тогтвортой би даасан болгоод үйл ажиллагааг нь явуулах бол мөрөөдөлтэй, зорилготой. Гэхдээ яаж ийм том мөрөөдөлтэй, зорилготой болоод байна вэ гэхээр ард иргэд маань үйлчлүүлж байгаа учраас. Бид нар үйлчлүүлэгчтэй байгаад байна. Иргэд маань энэ үйлчлэгээ байдаг гэдгийг мэдээд энэ үйлчлэгээ хэрэгцээтэй юм байна гэдгийг мэдээд үйлчлүүлж байгаа. Бодлого хариуцж байгаа одоо төрийн албан агч нар, төрийн байгууллага маань энэ үйлчлэгээ байх ёстой байна гэдгийг мэдэнгүүтээ эхлүүлсэн. Гэхдээ энэний үйл ажиллагааг ард иргэд маань үйлчлүүлээд явуулаад байгаа. Бэхжүүлээд явуулаад байгаа. Тэгэхээр бидний хувьд хүнийхээ нөөцийн хувьд бэхжих, суралцах, илүү олон зүйлсийг ингэж бид нар хөгжүүлэх, твшүүлэх ёстой байна гэдгийг харж байгаа. Тэгэхээр бидний явуулж байгаа, миний ажиллаж байгаа ажлын байрнаас энэ зүйл чухал юм гэдгийг харж байна. Гэж л. Тэгэхээр ирээдүйд ер нь энэ сэтгэл зүйч мэрэгчлэр сурах гэж байгаа хүмүүст бол энэ зүйл бол нийгэмд байх ёстой. Энэ мэрэгжил бол нийгэмд байх ёстой гэдгийг л хэлж байгаа юм. Тийм байх ёстой, чухал ёстой зүйл шүү. Гэхдээ нөгөө нэг одоо юу гэдэг яг л нөгөө бид нар шүдээ өвдөл шүдний эмчтэр очдог шиг энгийн зүйл заавал нөгөө нэг ингээл юу гэдэг та сэтгэл зүй одоо хүнд асуудалтай одоо юу гэдэг тий бараг л ингээл нөгөө айгуу нэг тийм айгуу дуртахад хэцүү ч гэсэн ингээд нэг эмзэг асуудал байдаг шүү дээ тий бараг нөгөө ингээд сэтгцэн өвчтөе хүн л нөгөө ингээд очих гээд байдаг юм шиг тий гэтэл бол энэ зүйл бол тийм зүйл биш ээ бидний нийгэмдэр бидний одоо ингээд эргэн тойронд байж байгаа л зүйл энэ мэрэгжил өөрөө ч гэсэн одоо энгийн зүйлээ гэхдээ яг уу энэ мэрэгжил тасралтгүй сурч хөгжих одоо шаардлагатай хэрэгцээтэй хүн өдрөөс өдөрт ингэж нөгөө нийгэм өсөж хөгжиж байгаа шүү сэтгэл зүйч ч гэсэн хөгжиж твших ёстой л гэдгийг харах гэдэг. За надад нэг ямар нэгэн асуудал тулгарлаа. Эсвэл миний сэтгэл зүй арай л биш байна гэдгийг мэдэрсэн үедээ сэтгэл зүйчэд ханддаг уу? Яг ямар үед сэтгэл зүйч гэдэг хүнд хандах ёстой байд юм болов? Мэдээж хэрэг би бол сэтгэл зүйчэд айгүй энгийн байдлаар та хандаж болно гэж хэлнэ. Яагаад гэвэл сэтгэл зүйчэд ямарваа нэгэн ингээд одоо юу гэдэг асуудалтай ч гэдэг юм уу тийм гэхээс илүү танд хүний хөгжлийнхөө хувьд ямар асуудал явж байгаа тий та шинэ ажилд орох гэсэн чинь одоо ингээд мэдээж хэрэг та бэлэн биш байгаад байна уу гэд айгүй энгийн зүйл дээр та сэтгэл зүйчэд хандаж болно. Одоо юу
одоо нөгөө хүмүүсийн нэг ингэдэг штэ би одоо ингээд нөхөртөөгөө маргаад ч юм уу те гэр бүл маань юм асуудалтай болохоор сэтгэл зүйчэд хандах гэхээсээ илүү би шинэ ажилд орохдоо за магадгүй юу гэдэг хүүхэд маань ингээд намар нэгдүгээр ангид орох гээд байна те энэ үед одоо би ингээд айгүй ингээд надад сандралч гэдэг юм уу төгшөр үсээд байнаач гэдэг юм уу энгийн зүйл төр сэтгэл зүйчэд та хандаж болно. Нөгөө шүдээ ингээд цорхос нөгөө фотор төрхлөг төрхүүлээж гэдэг юм уу урьдчилан сэргийлэх хүслэг тамрагдъя гээл тэгдэг штэ. Тэрэн шиг сэтгэл зүй сэтгцэн эрүүл мэндтэй бид нар харж байгаа л хэлбэр шүү дээ. Тэгэхээр бол ингээд заавал ийм хүнд хэцүү асуудалтай тулгарсан үедээ заа сэтгэл зүйчэд очих хэвээр гэдгийг болоогүй. Та ингийн үедээ ч гэсэн бид нарт хандаж болно. Энэ бол байх ёстой зүйл шүү. Ингээд нөгөө үйлчлүүлэх нь гэдэг нь одоо юу гэдэг сэтгэл зүйн эрүүл мэнд сэтгцэн эрүүл мэндэд анхаарж байгаа л хэлбэрэл гэж харагдав. Тэгэхээр сэтгэл зүйчэд хандах гэсэн чинь одоо хэтэрхий хувийн асуудал ч юм уу тий. За энэ хүнд хандчихвал одоо миний асуудал ингээл нийгэмд ингээл тархаал өстэй бүү юм болт юм болов ч юм уу тий. Тэрэн шиг тийм асуудлаас болоод одоо нөгөө зарим хүмүүс маань сэтгэл зүйчэд хандаж чадахгүй ингээд шаналаад яваад явж магадгүй л тий. Тэгэхээр таны хувьд одоо сая мэрэгжлийнхаа онцлогийг хэлэхдээ одоо эмч хүн шиг ингээд эмч хүн бол одоо эмч өвчтнийхөө нууцыг чанд хадгална гэдэг шиг сэтгэл зүйч хүний хувьд те одоо ханцсан хүмүүс үйлчлүүлэгчдийнхаа нууцыг хадгална ч гэдэг юм уу те нууцлана ч гэдэг юм уу тийм юм байдгаа гэж сая дурдчихсэн шүү дээ. Энэ талаараа бас мэдээж хэрэг мэрэгжил бүхэнд стандарт шалгуур шаардлага гэж байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүсээ сэтгэл зүйчэд одоо нөгөө ингээд нууцаа хариул яах вүлээ одоо ингээд нөгөө аймаг орон нутаг жижигхэн штэ тий. Гэхдээ мэдээч хэрэг ийм зүйл дээр бол хинж санаа зовно. Гэхдээ та мэрэгжлийн хүнд хандж байгаа тий. Одоо жишээлбэл бид нар хэнийг эмчдэрч гэдэг юм уу багш дээр цагдаа дээр ингээд итгээд очиж байгаа штэ тий. Тэрэн шиг сэтгэл зүйч ч гэсэн мэрэгжлийнхаа хувьд тодорхой хэмжээний стандартуудаа мөрдөж байгаа. Дээрээс нь хувь хүний нууцтай ажиллаж байгаа учраас хувь хүний нууцыг хадгалан тэр өрөө тасалгааны зохицуултч гэдэг юм уу энэ бүх зүйлийг аль болох стандарт хэмжээнд нь одоо нууц хадгалах тусгаарлагч гэдэг юм уу энэ бүх зүйл дээрээ баримталж байгаа. Тэрнээс одоо нөгөө нэг та хаа хамаагүй хүн дээр очиод асуудлаа яриагүй мэрэгжлийнх нь хүнд мэрэгжлийнх нь үйлчлэгийг авч байгаа шүүл энгийн нэрвэл за маш их баярлалаа. Урилгыг маань хүлээж авч бас сэтгэл зүйн талаар үзэгчдэд маань бас яриа өрнөөсөнд маш их баярлалаа. Тэгэхээр одоо сүүлийн хормыг танд үлдээе. За яг одоо хоёулангийн үзэж байгаа энэ гоё подкастын маань бүрэн ихээр нь үзээд тогтолж байгаа хүмүүс тий оюунаа маань ингээд сэтгэл зүйн зөвлөгөө өгд юм байна, барууртад ажилт юм байна. Одоо ингээд зөндөө олон мессежүүдийг авлаа штэ тий. Тэгээ сүүлийн ганц мессежийг өгөөч гэвэл юу гэж хэлмээр байна? За мэдээч хэрэг сэтгэл зүйн үйлчилгээнд одоо ерөнхийдөө хамрагдхаасаач гэдэг юм уу те энэ үйлчилгээг би авч болох уу гэвэл та авч болно. Мэдээж эрийг энэ үйлчилгээ барууртын тамгын газарт энэ зүгээс одоо бид нар энэ үйлчилгээг өөрснийхөө чадах нөөц боломжтой тулгуурлаад энэ үйлчилгээг үн төлбөргүй үзүүлнэ. Тэгэхээр энэ төрлийн үйлчилгээнд хамрагдахад бол нээлттэй шүү. Манай орон нутаг маань одоо 21 аймагт миний мэдгээл ав ингэж нөгөө төрийнхөө байгууллагаас те ингэж нөгөө сэтгэл зүйн төв гаргаас сэтгэл зүйчийн ажиллуулад ирэхдээ үн төлбөргүй сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага байхгүй хаа. Тийм учраас боломж нь байгаа шүү. Та магадгүй танд сэтгэл зүйч хэрэгтэй бол энэ үйлчилгээ хэрэгтэй бол бид нар бэлэн шүү. Бид нар ингээд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн стандартынхаа дагуу үйлчилгээг үзүүлнэ. Та цагаа аваад зорь ирж үйлчлүүлээрэ гэж хэлнэ. За маш их баярлалаа. Бидэнд цаг зав зарцуулан ирсэн. Танд маш их баярлалаа. Тэгээд ажлын өндөр амжилтыг хүсье. За сэтгэл зүйн зөвлөгөө шаардлагатай бол манай оюунад очиод үн төлбөргүй зөвлөгөөгөө аваад, мэдээлэл аваад тэгээд сэтгэл зүйгээ гоё эрүүл байлгаарай гэж хүсье. За сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг бол нийгмийн хамгийн том асуудал учраас хамтдаа сэтгэл зүгээ эрүүлэл хацгаая.